Улсын их хурлын 2015 оны ээлжит тус чуулганы нээлтийн хуралдаан гишүүд 41 гишүүн хүрэлцэн ирж 53.9% эрсдэлтэй тул эхэлж байна. Монгол улсын ерөнхий сайдаа улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол улсын их хурлын ээлжит тус чуулганыг 2015 оны 8 сарын 3-ны 14 хүртэлх хугацаанд хуралдуулахаар 2015 оны 7 сарын 28-ны өдөр 156 тоот захирамж гаргасан. Үүний дагуу хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан эрүүгийн хуулийн шинжилсэн найруулга болон холбогдох бус туйл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, зөрчлийн тухай болон холбогдох бус туйл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, галт зэвсгийн тухай хуулийн шинжилсэн найруулга болон холбогдох бус туйл нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус өргөжлүүлэн хэлцэх гэж байна. Монгол улсын ерөнхий сайд сайхан бэлэг, засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай улсын их хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэх асуудал хууль заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдгдсэн тул энэ 7 хоногийн хэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж уг асуудлыг өргөн баригдмагц хэлцгээр даргын зөвлөл дээр шийдсэн болно. Эдгээр асуудлыг энэ 14 хоногийн дотор хэлэлцэж ээлжит тус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд та бүхнийг нам эвслийн бүлэг холбогдох байнгын ороо чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож дээрх асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батлана гэдэгт итгэж байна. Улсын их хурлын ээлжит тус чуулганы хуралдааныг нээснийг мэдэгдэе.